Тооч машин хоёр бол нэг цул болно гэж одоо энэ үстэй. Яа, жолооч. Яа, мундаг. За өдрийн минь дүргийа. Өнөөдрийн шаварталт. Яг гоо шаварлуу явж байна. За танк 500, танк 300 сток тэр хойноос Forerunner байна. Ба 212. Suzuki Vitara, танк 300, бензин, зайнтнах Mitsubishi Delica, зайндаас Hilux байна. Яанд бүүнэр цэцэрлэг газар л явж байна. Тухайгаа шавар дээр очиж гоё юм аа. Замдаа явсаар жоохон шавар гарч ирсээр Suzuki Vitara суусан. Forerunner-тай цалаачууд татчихна. За тэр цаана танк 300, 2.0 турбо сток. За энэ маань өөрийгөө винчтэй гараад ирлээ. Явахсаа дахиад жоох уурчлаа байна. За тэр цаанаасаас нэлээд хэдэн машин байгаа. Тэр хойно 300, 500, 212. Яа манай 300 сток. Ямар тагийн таг сток. Дугуй зүгээр өвлийн нөгөө балруулаа ихтэй дугуйтай явчих. Танк 500. За бусд нь тэр цаана алга болчих юм бодоход баг сууцсан юм шиг байна. Тэр цаана айгуу жалхтаа, намхтаа нэг айгуу огцом эрэхтэй байгаадсан. Тийш орчлоо. За яг их шавартаа газар л орж очоогүй л байна да. Арын тасарцсан байсан хэсэг бүлэг машинууд маань ирсэн. За тэгээ эхнээсээ баг бензинүүд нь дуусаад байна. Нэг нь тэнд ирсэн ч одоо тэгээд болохгүй бол. За энэ нэг Hilux байна. $212 байна. Танк 300 байна. Чи маань тийш гараа явцсан. За тэр цаанаас 212, танк 300 арталтнаа. Давган чи их шавар дээр төгчл байгаа юм байна. Одоо харин бензиний асуудлуудаа яаж шийдэх юм бэ? Төд маань ойрхон явна гэж бодоод бас бензин авахгүйгээр явцсан. Шавар дээр ирэхин тулд баахан уулан дундуур айхтар бартата замаар яваад ирсэн. Бензиний асуудал хүндэрч эхэлж байна даа. Та хэд мөн яагаад алга болчих вэ? Баан суусан гэдэг. Оо. Тэгээ урд энэ нэвчээ нөгөө сая нэг юм хувил руу зөөлөө ороод ухаад орцсон. А тэргээ гарах гэдэг удаа. Тэгээд баавыг ханаас. Чиний бензин хэр байгаа? Миний бензин Энэ нөхдүүд бөөнөрөө дийлэх нь бараг 3-4 машин бензин болчлаа гэж. Тэр 500 бензин, Forerunner бензин шар насцсан. Тэгээ яах вэ? Машинаа үлдээхгүй байх уу гэд. Чиш нэрээ нэмэлт банк магтаа тий. Яа. Амар алж байгаа гоё. Бичлэгэн дээр бол амар харагдаж байна. За ингээд сайхан хопперод явж байна да. Энэ жоохон доошоо уруудаал юм шиг. За манай Delica тэнд суусаа. За вичээр өөрийгөө татаад. Тэр цаана 300 сток ухаж байна да. За манай таг сток. Бас гоё явж штэ. Янз. Энэ одоо тэр чигээр намайг усуу штэ энэ доор. Зам нь угаасаа яг ингээд тийшээ ороод алга болчихлоо.
Цаагаараа тойрохгүй дээ. Та дээгүүр гаргамаар юм байна. За бүгдээрээ ирнэ. Суугаал эхэлчих шиг боллоо одоо. Бас суутай байна. Янз бүр байна. За манай энэ Делика тэнд ороо суусан. Энэ хойно. За манай Suzuki Vitara маань суучжээ. Та эдигээ заачгаа. Дээгүүр гар. Энүүгээр орно. Манай FC 302. Суусан. Шаварлаа ороод гараад ирчээ. Зог нь ингээд доошоогоо гарах төхөөл байна даа тэгээд. Доор л гоё байна даа. За манай Делика тэр баг янданг нь аваа ийцэн үү. Бас Ээжтэй зэгээр гарч байна тийм. За тэр сааталт гараа да. Оо, танаа хөр нааш авсан. Айлаа ганц дээрээ суусан. Одоо ингэ доошлох гэж. Эцэг хургуу болоо татвар. За манай цагаан 300. За тэр цаагуур гараа авчлаа. За энд ухсаар хагаад гармаараа гарчлаа энэ. Энэ бол бас эвгүй юу байна. Энэ нэг муухан модыг аваа ичсэн. Авч болох нь ёрдоцсон. Машин дэрний доороос босвол бас л эвгүй юм байна. За манай Таксток. Тэр өвлийн зовот. За Suzuki Vitara FC2 маань тийш гараа авчлаа. За сууса, ухарсан. За бараг ухаад нам болчихоо да. Чи яг энэ блогт яг гол дүр нь болсон. Одоо өөрөөрөө гарвал тэгэл за 3400 Hilux моторын дуу шүү мүү бол бас кино байна уу янз юм. Жолооч бол бас мундаг байна. За 0045 ирж татчихна. За ингээл болчихжээ. Метр байна яг гүн нь бол яг метр бол байна. Гэтэ яг дугуй муу бол далд орсон шавуур бол байхгүй. Гэтэ бүр за зэнийгээ татаад гарах нэ. За гарсан. Тийш хараалгаал аваа явлааш.
Slice. Юу хийж тоо. Юу болчихно? Юу болох нь энэ вэ? За энэ шаварлаа ороод манай цагаан танк 320 турбо бензин суучлаа. За энэ манад байна. Хай дөрөвтэй. Ер нь бол 37 инчийн Maxxis-ийн Predator гэдэг айгүй гой дугуйтай байна шаврын. За энийгээ татнаа. За хай дөрөвтийн хувьд бол гараад ирсэн. За ухарсан. За одоо энэ бол яг суучлаа шүү. За манай Hilux маань энд суучлаа. За тэр цаана Suzuki Vitara суудсан байна. За манай Forerunner-тай дүү маань хай 4T унж үзэх гэж суучлаа ишээ. Энэ шавраар буцаад нэг гараад үзье гинэ. За манай цагаан 300 замаа чөлөөлөөд гарыг гинэ. За тийшээ ч бас үзэтэй байна да. За манай Forerunner-тай дүү машина орхицсан. Ямар янз байна уу? Яг нэг тийм зүгээр жижиг шавраар явж байгаа юм шиг мэдрэмжтэй. За. Анзаарахгүй шаагаад. За ер нь бол энэ сууж байгаа шавраар бол ер нь гараа авчихсан да. Дугууны зэрэг бол мэдээж амар гарч байгаа. Дээрээс нь чи порталтай HP торкоос өндөртөө. За энэ 37-тоо дугуйтай бас адилхан порталтай шүү дээ. Гэтэ дугууны зэрэг бол бас амар гарч байна. Юу яаж нандаа? Одоо нэг жижиг шавраар явдаг шүү дээ. Тийм юм шиг мэдрэмжтэй. Амар шавраар явдаг шүү дээ. Бүр амар байгаа шүү дээ. Тэнгүүд би зүгээр хөнгөн хазар ороод ирж байгаа байхгүй. Тэгээд нэг жоохон зуураад тэнгүүд нь жоохон хаа зөнгөө шууд ингээд нааш ороод ирж байгаа. За чи нэг үзээ шунж. Тэ? Чи нэг ийшээ нэг нэгт гараа авчих. Гарч явчаа тэр цаана өгчөө буцаад хүрээдэр заяа. За манай дараагийн Forerunner-тай дүү маань унж үзье гинэ. Энэ рүү орвол бас зэрлэх юм байна да. За явсан. Байхгүй тэнчэнээс олсон. За хай 4T явсан. За манай энэ явсан тэр цаашаа гараа авчлаа. За гараа авцаа. За одоо бодвол буцаад нэг гарах нь да. Ухарч үзлээ, урагшилж үзлээ. Ер нь суучж байна. Maxxis-ийн Razer гэдэг MT дугуйтай. За дугууны зэрэг бол бас нэлээд гарч байна. Хай 4T-г хувьд одоо 37 инчийн Maxxis Predator гэдэг дугуйтай. За мэдээж torque HP бол мэдээж өндөр болохоор бол дугуй гоё болохоор урж байна. FC маань гарч үзгүү. За FC үзнэ л гэж байна. За FC-гээр дайрсан. За хажуугаар нь хай 4T-гээр гарсан. Явъя. Үзье. За гараа явсан. За гарсан. За манай цагаан чин 37 инчийн Razer гэдэг MT Maxxis-ийн дугуйтай байна. За манай ган дэш бууж ирж байна. За тийшээ ураад гараа авчлаа. Жолооч болохгүйгээр амар явж гин гэж. За манай Forerunner-тай дүү манд буцаад унаад ирсэн. За. Асуу. Мэдрэмж нь ямар вэ? За ямар вэ? За рамер заа шүү. Машинаас олсон. За шууд бууж ирэнгүүтээ Forerunner-а зарья гинэ. За Forerunner ах юм байл мэдж байгаа. Янз юм уу? Бүр амар. Бидрэх машин байна. Хаа заваач. Засмал дээр яваад байна.
За 300 хай дөрөвтэй зүгээр хаазан дээр нь гიშгдэг хүн байхад жолооч голохгүй явж гин гэнэ. За мэдээж HP torque нөлөөлнө, портал тэнхлэг нөлөөлнө. Давхар энэ Maxis-ийн Predator гэдэг энэ дугуй бол бас үнэхээр шавранд бол азрах юм байна нөгөө. Янзы. За энэ цаана цагаан суудсан. Энэ маань дугуй нь 37 инч. За ингээ мүлэгчээ шавраа цацахгүй байна. За манай Hilux маань өөрөөрөө гараад байгаа юм уу? Татуулаад байгаа юм уу? Винчтэй байгаа маань. За араасаа винчдсэн байна. За цааталт нь FC Cruiser мас утсан. За гарсан. Энэ нэг дахиж дайрч үзэх байхаа. Цагаан 300-га за хай 4-тгээрээ татах чинь да. За татах байгаа газар нь л ийм амар шавартай шүү дээ. За винчдэг юм байна. За нагсан 2 дахь гарал. Тэр зогсох газар олдохгүй байна бүр. Болраа тэр цаана очиж суучгүй юу? Бас суучих шиг л болох юм. За цагаан маань татсан. За цагаан нэгэ татаа гаргасан. За өвчигээ татлаа. За цаана манайд. Витарага манай таг сток 300 маань винчтэд татчихна. За цаана манай тоногтой делика. Энэ баг яндангаа аваа ийцэн шиг лээ. Амар чанга туутай. За 2.0 турбо бензин. Уурсан. За одоо гоё явсан. Одоо бол бас жоохон зоригтой үзэж шүү. Яа, тэр цаач бас л. За тийш гараа авчлаа. Явна Hilux бол бас явж ин да. Яа. За явсан. Тэр өстө эвгүй жалгатаа шавар намг руу орчлоо. За ухарсан. За тэнд хай дөрөвтэй. За тэгээд нөгөө HP torque алдахгүй hybrid болохоор бас мурч байна. За манай хар. За тэнд суусаа. За суудсан уугүй юу? За ухарсан. За ухарч эхэлсэн шүү. Тэгээ суудаггүй машин гэдэг. Тэгээ суулгахад бол амархан л да. Тэр чи амар гүнзгий газар руу орчиж байгаа энэ. Үгүй нэг юм тийм жалгатай гэсэн. Манай энэ бол бас гой залуу байна өө. Том нөхрөө орч. За энэ Hilux-а татаа гаргачлаа. За манай энэ 300 VH-тэй татаа гаргачлаа. За манай 2.0 турбо бензин. За Maxis-ийн 37 инчийн Razer дугуйтай цагаан портолтой.
Энд ч одоо тэгээ аажхан зөөлхөн гараад ирлээ. Бас нэлээ айхтар ухаж сууч шүүн доошоо. За гараад ирсэн. За сток. За нааша гараад ирсэн. Бүр амар юм руу орчлоо. Замаар гарлаа шүү. Замаа өвдөөн дугуйтаа 2.0 турбо бензин маань гараа авчлаа тэр тийш. Бас гоё явж байна тэр цаана. Тэр өвлийн балрал ээлттэй дугуйтай л шүү дээ. За таг сток. Өвлийн дугуйтай балрал ээлттэй. Энд бас явж шүү. Жолооч мундаг байна. Хэдүүлээ энэ 300-ийн дугуйг харъя за. За өвлийн нэг балрал үйтэй. Зөөлхөн дугуйтай ах юм. За нэг ийм дугуйгаар л шавранд бас яваад байна шүү дээ. Наас цаашаа. Гоё явж байна. За манай 10 хэд одоо дахиж дайранд байна хэд. Өвчигээрээ нэг дайрах юм байна. За тийшээ гарсан. За Hilux маань нагсан. За байдгүй дээ. За дугуй бол өстой янзын гоё арзгаар эмти дугуйтай байлаа. За тэнд очиод бас дахиад суучлаа да. 3400 мотортой гэсэн. За манай эвчи буцсан, гарсан тийш татах гад. Бас л янзын явж штэ эндээс гарахтаа бол солиорл. Тонгч чинь дөө хэвээр. Урдж штэ бас аа. За наад чи. За тэнд очиод сууч гэсэн чинь бараг л гарлаа да хэвээр. За манай эвчигийн жолооч яа мундаг. Янз юм байла. Энд бас наадлаа. За хай дөрөв тийм ээ дахиад явсан. За тэр цаанаас та манд татуулаад охорч. За эвчигийнхаа цаагаар орсон. За цаагаар нороо гараацсан. За тэнд нам болсон наатлаар нь бас амар юмроо орсон. За цацсан. За энэ хоёр маань ингээ зэрэгцээ суугаалаа. За эвчигийнхаа наагур хай дөрөв тийм маань ороод суусан.
Театр цаагаар гараа явсан. За энэ амар руу ороод эрэг цогсноо яасан. Тэр цаана картон голоо хуг шаалаа да. За энд техникийн асуудал үүссэн. Энэ хулын устай хэсэг. Яг энэ амар хамраараа цогч орж исэн дэр хойд картон голоороо хуссан. Картон голоо хуг чаалаа да. Түр тайлж авах уу? Нүгээр хугацсан юм шүү дээ. Хонгорцсон уу, уграагүй юу, салцсан уу? Нарийн араа байхгүй шүү дээ. Ураад үлдсэн байна. Зя техникийн асуудал үүссэн шүү. Энэ рүү оролдох юм байна. Эвгүй ямар услаа та. За, манай Пажеро тэнд очиж суучлаа та. Хороп алдаа заачлаа гинэ. Тэ бас гоё явж гинөө. Энэ хэд мотортой бэ? 5000. Пажеро юу гэдэг загвар юм? За, булчин Пажеро 5000 мотортой. Энэ яг нэг юм жалга нөхөө байгаа байхгүй энд. Арай гүнзгий байгааз. Тэгээ сая цаатлаас нь эрчтэй дагч орж ирэнгүүтээ наад чи яг энд энэ нэг эрэг байна л та энд. Яас тэгээ сая энэ дээр цогчож аваачаал хус айчлаа да. Таана яг машин орсон дээрээ бүргэн. Харин яг энэ дээр хугалчлаа ш сая. За тэр цаана булчин Пажерога татаад гаргачлаа. За энэ рүү ер нь дахиж машин оруулахгүй маань. Цаатлаар нь явж исэн. Манай энэ сток 300 эд энийг өөр нэг гарыг идэх шивсэн. Тэр нь бичээд авчи. За манай Lexus. За тэр Pajero-го татах юм байна. Энэ ари 200. За энэ булчин Pajero-го татхан байна. 5000 cc мотортой байна атлах. За явсан тэр цаанаас. Энэ парата 125 юм уу? Яа! Тэр саяны нэг амар лу. Яа! Жохон цаатлаар нь явчихлаа. За энэ маань гараад ирлээ л. Тэр картон ийм хий бич. За тэр цааталт. Манай булчин Pajero явсан. Болраа тэнд очиад суучлаа. Шаачтаа да. Ордогоо орж ирээд гацсан хойдогоо гацсан. За татаж гарч ирчээд яг энэ шаврын наатлын гол хэсгээр гарьяа л гэж байна. За манай
Кардано. Байж. Кардано тайлж авч чинь да. За За тэгээд ер нь бол зүгээр урд хоёроор явчих юм байна. Тэвчтэй. За дахиад. За. Янзын байлаа. Тэнд эрг босоод мордуулаад бас ачлаа. Тэг үнэхээр амар. Авлаа. Одоо тэгээд урд хоёр нэг асуудалгүй байгаа юм болохоор шууд урд хоёроор явчих. За манай хоёр нь турбо таг сток өвлийн дугуйтаа тийшээ орцсон. За зүтгүүлж ин дээ. За энэ ч бараг суурчлаа да. Нэг ухарч үзэх юм байна. Уг нь чигээрээ явах байсан да. За манай сэлвэг эртлэнд эвдэрсэн юмудаа салгаж авч байна. За хамгийн амар нь бүтэн бүкс авчраа шууд солихор болчлоо. Цагаад бүксийн солиод хэвэн болгож аваад дахиад орж алцахаар шийдлээ.